Дэлгэр хаан сумын 90 жилийн ойд зориулан бүтээв. Сайн байцгаана уу үзэгчдээ, бид бүхэн Дэлгэр хаан сумын 90 жилийн ойд зориулсан цовруул нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараа Дэлгэр хаан сумын сайн малчин, сумын алдарт уяач Чулуунбаатаргаан өргөө гэрээр зочлоод байна. За ингээд сайн байна уу? Сайхан хаварж иж байна уу? Сайн байна уу? Сайхан хаварж байна уу? За. Сайхан хаварж иж байна. За та бас өөрийгөө танилцуулахгүй юу тийм ээ үзэгчдээ? За. Хаварлагаар тавлаг. Оо тавлаг. Түтэн сайн. Сайн. За би энэ Дамгийн Дэлгэр хаан сумын хэдэн даан хагт төрж өссөн юм байна. Тогооч энэ таштуулам гэдэг үнэ. 3 дахь хуулж 3 дахь хүүхэд нь бол төрсөн. За би цэргийн 3 жил өмнөх тагаад 18 та цэргээ салгаж ирээд 1974 онд цэрэгт яваад 77 онд 78 онд аваа хүүхдээ нүнтэйгээ гэрээ тулаад 40 жил 7 хүүхэдтэй бүгдээрээ сайхан амьдарч байна. Яг нэгэдлэг жоох үед нэгэдмэнд бас нэлээ нэг настай малаас ахгуулаад ер нь мал нэлээ мал өсгсөн. Тэгээс үүдээ хувьч нэмчил тараад өөрийнхөө хувь аж ахуйг эхлээд тэгээс хүүхдүүдэнд бүгдээрээ айлгэрүүл бүгдээрээ тусахтаа гарсан. Тэгээд одоо сүүлдээ 2-3 лавлаад одоо сумын сайн малчин болоод мянгат малчин 14 онд сумын мянгат малчин байна. Танаас одоо хүртэл маллаад мянгар малтай 1500 малтай байна. Хүүхдүүд нь бүгдээ 4 мянгат малчин болсон. Манай бидэнтэй хамгийн бага хүмүүс маань цог бидтэй цог байдаг. Түмэн наст гээд морсаа уйн. Миний залгамжлал миний хөл автомат мөрөлөө яаж явчихлаа. 18 та зэрэг явсан. Зэрэг явахаа өмнө ах ичээдгээ цуг нэгдлийн мал бас зах зугт нь малж тусалцаа үзүүлж явж байсан. Яг өөрөө бие дагаад цэргийн гурвал ирэхэд 77 оноос 78 оноос эхэлж нэг л танк мал малсаа. За их ч бас өөрийгөө танилцуулаач тийм ээ. Таштай дорж гэдэг айлд өргөцсөн. Тэгээд 77 оноос энэ хүнтэйгээ айлгэр болж маллаад Баянбаатар нэ. Манай юу ч Баянбаатар нэг тий нэг настай мал тэгээд янз л малж байсан дөө тий. Тэгээд сайхан амьдарч байна 7 хүүхдээ 4 3 ахынтай 4 хүүхэд маань мянгат малчин нэг охин маань энэ цэргийн яруу гэдэг. Энэ цэргийн ангид яруу гэдэг. Тэгээ бас нэг малаад морой уцаагаад өчнөө өөр хүүхэдэн дэлгэрээд одоо сайхан амьдарч байна. За би ч одоо 63 оноос эхэлж над мөр унсан да. Ахнараа эцэн шиг мөрдөг унж. За 12 тэттээ би 12-3 хүртэл над мөр унсаа. Дайрэг түргэн одоо дил авчихсан яг хэдэн онд түрүүн авчихсаа сайн мэдхгүй л байна. Тэ. Одоо дайрэг түрүү авчихсан би. Өөрөө ч одоо
мөр уяад мөр унахаасаа болоод мөр уйж эхэлсэн. Манай хамгийн том ах манай ээжигийн дүү лусан суух гээд одоо 97 өвгөн байгаа. Одоо амтгаа нөхөн готод интернетэн байдгийг. Тэр хүн нэгдээ нэр өгч багт. Би бас ахтаа тусалцаа бол мөр улан унаад сүлдээ араа жоохон мөрн хүндтэй атомалын хомж мөрмөд ууж эхэлсэн дээ. Тэр үнийг гараад тэгээд дорцрохын хоёроо тагасууг энэ хоёроо хөдөлмөрөөр бүтэн жид атомалтай бол бүтэн жид хайрг дөрвийг авлаа сайхан биений хөдөлмөрөөр хөгжөнд. Одоо миний би өөрөө нэг жибг атомны огсолтой өөр мань гинхэн миний өөрөө унган атуу жибг атомны огсолтой тутай сайхан хурдан хэрэг зэрэгүйсэн. Захир галтар зэрэгүйдаа нэг ихс гарцгаасан. За таврал усан цэнд гэдэг хүн нэг зэр залдрын миний нэг огондоо горцчихад. Тэр зэр залдрын төл захир галтар унаг гараад тэр сумд 3-4 төрүүлээд өгөн болоод. Тэр нөөс тэний дүүг нэг хээр залдрах сумд ерөн олон ариг төр байхгүй да. Өвгөн олдоргуулсан. Одоо тэр нэг удмаас одоо ер нь дибхат нөхсөж байна. Одоо ер нь тэгээд энэ санжаа манжаа энэ сонмтог дээхэн үе манай нэг лусансаг ахын гөхний атууны тийм сайхан галтэргүй тэний бүгднүүд бай. Тэр нь тэр мөтөг ягаад атуунууд өсөө одоо хүмүүс мормод уяад атуунныхаа тусмажгаа сайжруулад сайхан атуумтай болж илөө гэдэг. За манай ах маань бас Дэлгэр хаан сумын уугуул хүн байгаа тийм ээ. Тэгэхээр бас Дэлгэр хаан сумынхаа бас одоо онцлог шинжийг тийм ээ бас сум орон нутгийнхаа одоо сайхныг бас магтан ярил. Манай Дэлгэр хаан сум чинь ер нь дээр үеийн Баянбаатар гэдэгт нь дээр үеийн сайхан сум байсан. Манай энэ Чингисийн үдгэд хөдөө ард нийгэмлэг гээвд төгссөн энэ том газар байхгүй маань юм. Манай сум гэдэгт нь бас байгаль сайхантай аврагт тосон бүх юм л ойртой гэдэг. Буулмал бүх байгаль тэг хэрлэн гол минь өдрөө урсчихсан гэдэг. Бүх юм байгаль сайхантай. Ер нь тэгээд манай дөрхөн сум чинь ер нь тэгээд би байхгүй юм алга болж биш одоо бүх юм л энд хөдөө юугаар одоо бисгүй юм хөгжиж байна. Уудаг энэ 7 жир юм хөгжиж байна. Манай сум ер нь сайхан нутаг. Том уулга ороод том нууртай. Тэрэнд нь бүр тийм зүлэг мүлэг цэцгэн гооргон цун гэдэг нь тэрэнд нь энэ дууг аргалууд очиж энэ зэрэг амтангууд тусмас уудгийг. Бүр том юм гэрийн мөрөцний том нууртай. Уулга ороод. Одоо сумын 90 жил одоо энэ жил наадмаараа болно. Тэрэнд бол хүн болгоод ойд хүн болгоод ойдоо бас зүтгэн бүх хөдөлмөрт малдаа сайхан өсгөөд тэгээд ойдоо бас орж ирэн бэлтгэл байдгүй. Манай мачид уяачд манай хөдөлмөрт бүгдээрээ тэгээд нутгийнхаа орон нутгийн сум дарганаар нутгийн өдөртөд бүрэн одоо бас нэг сургууль оймо нодтон хийж амжаагүй энэ жил бас ойдтой давхар хийх сургалт дугалдаад байгаа. Тэгээд багш нарт бүх улсуудаа тэгээд 90 жилийн ойдоо сайн бэлдэж уяачдаа малчдаа бол тэгээд мал сургаа сайхан өчгд мордмолоо сайхан уйж сайхан наатахыг хүсэж байна да. Ерөнхийдөө одоо хар багаас л одоо морь мал унаж тэгэл уяа морь маллаад л одоо морь уйлцэж ижил ер нь тэгээ энэ хүнээс л морь уух эрдмийг өвлж авсан. Морь сайхан идэлгүй тэгэл бүх юмыг л идэлсэн шүү дээ. Ер нь ээж аавын гар дээр л малчин болж л одоо ингээл өдөө зэрэгтэй л явж байна. Морь мал уяад. Хүүхдээ ухтааш айхтарч нэг морионж байгааг. Тэгээ ерөнхийдөө сүүлдээ 92 оноос цэргийн ангийн адуу харилж ийсэн. Тэгээ сүүлдээ 97 оноос л би дааж морьож ирсэн өөрөө. Тэгээ 97 онд анхан 101 даага харигдаж энэ Баян мөнхөөс нэг даага автраад тэгээ харигдаж эхэлж ийсэн. Тэгээ өөрийнхөө үйсээ адуу харигдуулаад гэж бүүн баярлаж чинь. Дээлэндээ багтахгүй баяр хөөр гэж чинь тэр шүү дээ. Ер нь л одоо тийм морь үйсэн юм ч одоо тийм. Уяач юм бол явах тэгэл морь малаа уян. Тэгээ ерөнхийдөө бас уяач хүн гэдэг чинь жуудагтай. Тий ах トゥ нэрээ сайхан хүндлэн ер нь нэгэд нутгийнхаа уяачтай чимэн тустай уяач гэдэг чинь бол ер нь бол одоо бас их хүн төлөвшүүлдэг гэдэг байхгүй. Ер нь малчин байх сайхан шүү дээ. Одоо тэгэл одоо ингэ дутагдах ачдаг мал гар утас интернет юу бүх юм байна. Ер нь тэгээд одоо хөдөө амжих шиг сайхан мал болно шүү дээ.
морь малаа уяал зуны дэлгэр цагт өвлжихгүй тэгэл засуудны хажуугаар ингээл морь малаа уяал ингээл ажиллаа. Манай сумчуудад түүхтэй шүү дээ. Одоо дээдсийн түүхтэй дэлгэр хаан нутаг гэдэг чи одоо энэ Монголын нууц төвчөний 750 жилийн одоо энэ дэсгээ том наадам гэж ер нь бол түүх дурсгалтай сайхан нутаг шүү дээ. Тэгээ нэг Арга ордны тойр мөргөл энд байж энэ одоо Чингисийн холбогдлоо юм асар их байгаа шүү дээ. Ер нь одоо манай нутаг бол сайхан шүү дээ. Өнтөө үеийн хойно нэг мянган бодлоготой хэрлэн баяуулаа отрын бус нутагч юм байж байна. Тэгэл аргал амьтд ихтэй ингээд богсоогоо могоо зөндөө сайхан юм байна. Ер нь түүхтэй сайхан нутаг. Ганцууд нэг болоод байдаг, байгалийн гавшиг нэрвдэд байдаг. Ер нь л сайхан нутаг шүү дээ. Нутгийн зан олонд одоо тэгээ сайхан наадаараа морь молоо сайхан уйцгаагаар одоо нутгийн сайхан наадаар гэхээс одоо өөрийгөө хэлэх үү. Тэгээ ер нь одоо манай энэ хэрлэн тоон ч одоо их алдарт нэг сүрэн оргон босоо яриад зах чи одоо эндээ төрсэн, улсын 70 жил төрүүлсэн, нууц тавчаан төрүүлсэн. Ер нь одоо манай ус усын 30 40 50 60 70 жилийн хүнд манай сумаас морь дайрагдсан байдаг ши. Ер нь тэгээ 70 жил яриад зах төрүүлсэн. Одоо 80 90 дөнчсөн байна. 100 жилдээ одоо тэгээд манайхаа уяач нүүчд явах байлгүй. Ер нь одоо сумынхаа 90 жил морь малаа сайн бэлтсгээ тэжээж мүжээгэл байж байна тий. Би энэ жил одоо дүүтэйг нийлээд хэдэн морь малаа тэжээгээд л байж байгаа. 90 жилдээ ер нь бэлдээл хийж байна. Дэлгэр хаан сумын 90 жилийн ойд зориулан бүтэв.